хүсэлтэнд үндэслэн авна. Үйлчилгээ эрхлэх гэрчлэгийг Сумдургийн засаг дарга болгон хүүхэд арга үйлчилгээний орлогыг хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос чөлөөлөхөөр төсөл тусгажээ. Нэг бүлэгт 12-оос 15 хүүхэд хамруулж өдөрт 12 цагаас илүүгүй ажиллах юм а. За өнөөдөр улсын төсөөс хэрвээ 100 ортой цэцэрлэг барина гэж үзэх юм бол 120 цэцэрлэг шаардлагатай. 120 цэцэрлэгийг барихын тулд одоо өнөөдөр нэг их 80 төгрөг жишээлбэл шаардлагатай. За өнөөдөр төсөө эдийн засаг юм хүнд байгаа үед үнийг шийдэх бол боломж байхгүй. Тэгэхээр өнөөдөр бас боломж болцоогоор энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийг за нөгөө талаас одоо ийм үйлчилгээг эрхлэх сонирхолтой боломжтой байгаа хүмүүс тийм хуулийг одоо нээж өгөх зах зээлийн өрсөлдөөнийхэн зарчмаар явуулахын боломжийг хангаж байна гэж харж байгаа. Шинээр хүүхэд арга 6300 төв бий болж 19000 иргэн ажлын байраар хангагдана. Хүүхэд арга хөнгө улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 94500 эцэг эх асар хамгаалагчид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ байнгын орлоготой болох боломж нээгдэнэ гэж хууль санаачлагчид харж байна.